FM 104 эрүүл амьдралын радиог сонсож байгаа сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. National Life даатгалын газартай хамтран хүргэдэг амьдралын даатгал радиод сурвал нэвтрүүлгийн ээлжтнийгийн шин дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгээр National Life даатгалын газрын даатгалын ахлах мэрэгжилтэн Эрдэнэ чимиг студид маань надтай хамт нэвтрүүлгийг хөтлөн явуулахар ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн ярилцах сэдв юу вэ? За өнөөдрийн манай ярилцах байгаа сэдв маань тэнүү амьдрал тэтгэврийн даатгал. Тэгээ хувийн тэтгэвэр. Тэнүү ойлгох. Тэнүү амьдрал гэдэг нэртэй ийм тэтгэврийн даатгалын одоо үйлчлэгийг би танилцуулах гэж өнөөдөр ирсэн байна. За тэгвэл тэнүү амьдрал тэтгэврийн даатгалын тухай хоёлаа товч ойлголтыг юуны тэрөнд өгсөн дээр болоо гэж бодож байна. Тэнүү амьдрал тэтгэврийн даатгал гэдэг маань яг ямар даатгалыг хэлж байна вэ? За тэнүү амьдрал тэтгэврийн даатгал маань би түрүүн хэллээ. Хувийн тэтгэврийн даатгал гэсэн тий. Тэгэхээр хүн одоо юу гэдэг ажил одоо хөдөлмөр эрхлээд орлого өндөртэй байх үедээ өөрийнхөө ирээдүйд зориулаад одоо тэтгэвэр хэлбэрээр ингэж авах одоо нийгмийн даатгалын тэтгэврээс гадна нэмэлт одоо орлоготой байх ийм тэтгэврийн хуримтлалыг бий болгох ийм боломжийг бүрдүүлдэг ийм даатгал байгаа. За тэгэхээр энэ даатгал маань ер нь хинт ч гэсэн одоо орлого илүүдэхгүй. Тэгэхээр хоёр орлоготой болох одоо тэтгэврт гарсан оноо ч юм уу одоо хоёр орлоготой болох ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа ийм даатгалын бүтээгдэхүүн ба үйлчилгээ байгаа. Тийм. Даатгал за тэр тусмаа бас тэтгэвэр гэдээ ороод ирэхлээр яхаа аргагүй нөгөө нийгмийн даатгал те сүүлд нь тэтгэврт гарсан хойноо гэж хүмүүс ярьдаг. Яг энэ нийгмийн даатгал маань санаанд орж байна л да. Тэгвэл энэ даатгалынхаа тэнүү амьдрал даатгалын онцлогийг хоёлаа дурдж өгвөл юугаараа онцлог вэ? Юугаараа бас давуу талтай вэ? За нийгмийн даатгал гэдэг маань болохоор өөрөө одоо хүмүүс бүгдээр мэдж байгаа ажил олгогч ажилтан хоёр заавал одоо авч байгаа одоо цалингаасаа одоо шимтгэл төлдөг. Заавал даатгал гэдээ хуульчлаад өгсөн байдаг. За тэгэхээр манай тэнүү амьдрал даатгалын хувьд болохоор одоо та 18 нас хүрсэн л бол манай даатгалд хамрагдах боломжтой. Тийм. 18 нас хүрсэн хүн заавал өөрөө ирээд одоо гэрээ хийх биш. Тухайн одоо би жишээлбэл нөхөртөө энэ одоо даатгалын одоо гэрээг хийх боломжтой. Охиндоо хийх боломжтой, одоо хүүдээ хийх боломжтой ийм одоо даатгал байдаг. Тэгэхээр энэ одоо би энэ гэрээг хийлээ гэхэд миний одоо тэр одоо даатгуулж байгаа хүний маань нэр дээр яг тэр даатгалын хоримтлалд бий болж байдаг. Нийгмийн даатгал маань болохоор нэг сан бий болоод тэндээс нь одоо тэтгэврт гарсан үед нь 60 нас, 55 наснаас ингээд юу тэтгэвргээд одоо олгож байгаа шүү дээ. Тий, ажилласан жилээр нь ингээд орлогодог байгаа. Тэгвэл манай тэнүү амьдрал тэтгэврийн даатгал болохоор хамгийн багадаа 5 жилээр одоо хүн өөртөө хоримтлал хийх боломжтой. 5 жилийн дараанаас ингээд одоо өөрөө тэтгэврээ авах одоо хэлбэрээр одоо нөгөө өөртөө бий болгосон мөнгө авах юм боломжийг бий бүрдүүлждэг. Тэгвэл одоо их сонирхолтой шүү дээ. 18 наснаас төлж болно гэсэн хамрагдаж болно гэсэн 18 наснда хамрагдаж эхлээл 23 наснда тухайн хүн бол тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэсэн үг юм тий. Яг тэтгэвэр гэхээр хүмүүс маань ингэж ойлгоод байдаг байхгүй. Заавал настай хүн авах ёстой ч юм шиг тий. Өндөр настай хүний л авах ёстой юм шиг ойлгоод байдаг. Гэтэл тэр одоо өөртөө ингээд одоо банкаар ярих юм бол одоо хоримтлал хадгаламж бий болж байгаа гэсэн. Гэтэл манай одоо тэнүү амьдрал тэтгэврийн даатгал маань болохоор даатгал гэдэг утгаар бол нэгдүгээр тэр хүнд хамгаалт бий болж байгаа. Эрсдлийн хамгаалт бий болж байгаа. Хоёрдугаар тэр хүн одоо банкнд хоримтлал хийж байгаа шиг тийм хадгаламж бий болж байгаа. Ийм хоёр үндсэн одоо ийм нөхцөлийг одоо үүргийг гүйцэтгэх ийм боломжтой. Эрсдлийн хамгаалалт гэдгийг би тодруулмаар байна л да. За даатгал гэхээр одоо мэдээж банкнаас л ялгаатай байх гэдэг шүү дээ. Тэгэхээр эрсдлийн хамгаалт гэдэг маань хүн юу гэдгийг за би банкнд нэг одоо 5 жилийн хугацаанд 10 сая төгрөгтэй болёо гэд ингээд зориод цалингаасаа нэг сар бүр 200 мянган төгрөг ч юм ингээ хийгээд явж исэн байж болно л доо. Тэгтэл магадгүй нөгөө хүн маань 3 жилийн дараа ч юм уу 4 жилийн дараа ч юм уу ямар нэгэн одоо гинтийн ослын улмаас одоо эрүүл мэндийн хувьд асуудал үүсээд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаад ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй цалин орлогогүй болчих. Тэгвэл нөгөө банкнд хийжсэн 200 мянган төгрөг хийж чадхаа болчих тийм ээ. Гэтэл даатгал яах вэ гэвэл тэр хүний өмнөөс одоо магадгүй эрүүл мэндийн одоо тийм асуудалтай болсон хөдөлмөрийн чадварын бүрэн алдсан гэдэг нь эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар нотлоод одоо мэдээж нотлох шаардлагатай тийм ээ. Тэгэх юм бол тэр хүний хийжсэн тэр сар бүр хийжсэн 200 мянган төгрөгийг манай компаниас хийх байхгүй юу? Зөв.
ойлгогдож байна үү те, ялгаа нь харагдаж байна те. Банк бол яг тэр хүний одоо тэр 3 жилийн хугацаанд хэдэн төгрөг хийсэн тэрийн дээр одоо тухайн үеийнх нь хүүг бодоод хүүнээс нь хүн амын орлого албан татварыг аваад одоо тэр хүний одоо итгэмжлэгдсэн өв залгамжлагч гэдэг юм уу эсвэл өөрт нь өгнө гэсэн. Тэгтэл даатгал гэдэг маань болохоор тэр хүний одоо гэрээний хугацаа 5 жилийн дуустал нь одоо 3 жил тийм эрсдэл болцсон гэж 3 жилийн хугацаанд дараа тийм болсон гэл 2 жил тэр хүний нэр дээр 200 мянган төгрөг буюу одоо хэдэн төгрөг байдیں۔ Тий хийгээд 5 жилийнх нь гэрээнд дуусангууд тэр хүн одоо тэр мөнгө бөөнөр нь авах уу, эсвэл одоо сар бүр тэтгэвэр хэлбэрээр би ингээд тогтмол тэтгэмж болгоод авах уу, эсвэл бүр насан туршдаа энэ мөнгөө би ингээд хуваагаад авах уу гэдэг сонголтоо игээд одоо даатгуулагч авах эрх нь өсөж байдаг. Нийтгээр одоо эрсдлийн хамгаалтын. Хоёрдугаард энэ кино амьдрал тэтгэврийн даатгалд хамрагдсанаар хоёр дахь нэг одоо том одоо эрсдлийн хамгаалт нь юу вэ гэвэл магадгүй одоо гинтийн ослын улмаас даатгуулагч маань нас орчиж болно. Одоо тэр гэрээ хийсэн өмнө. Тэгвэл тэр хүний одоо ар герт нь мэдээж үр хүүхэд ч юм уу хайртай дотно хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүст нь одоо тэр хүний үүсгэсэн хоримтлалыг одоо хоримтлал гэдэг маань юу гэлж байгааг л тэр хүний хийсэн хураамж тэрэн дээр нь тэр хүний одоо тэр хураамжин дээр одоо үүсгэсэн хоримтлал дээр манай компаниас жил бүх Монгол банкны бодлогын хөвгөр одоо өгөөж тооцож 11% өгөөж тооцож байгаа одоогийн байдлаар бол ингээд тэр хоёрын нийлбэрийг тэр хүний хоримтлал гэж үзэж байгаа байхгүй юу? Тэр хоримтлалыг 2 дахин үржүүлээд 2 дахин өсгөөд ар гэр үр хүүхдэд өгч байгаа. Тэгээ банкнаас ялгаатай юм шиг байгаа үстэй тийм ээ? Тэ энийг ойлгож байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол нэг нэрэн доор баг 3 үйлчилгээг зэрэг үзүүлж гин гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Тэтгэврийн даатгалынхаа хувьд хамрагдах хугацаа нь доотлон 5 жил гэсэн. Тэгвэл дээдл нь дээдл нь бол ер нь бол зүгээр урт хугацаанд ингээ хийх тусмаа тухайн хүний өгөөж нь өндөр байна. Авах өгөөж нь ирээдүйд авах өгөөж нь өндөр байдаг. Мэдээж 5 жилийн хугацаанд одоо хоримтлал хийлээ. Гэтэл тэр хүний одоо нэр дээр бага л хоримтлал үүсэлтийг ихэд тэрийг хуваагаад авахд одоо бага мөнгө л авна шүү дээ. Ер нь бол залуу хүмүүсийн хувьд бол урт хугацаанд хийгээсэй гэж би боддог. Тий. Залуу хүмүүс маань одоо юу гэдгийг мэдээж гайгүй цалин орлоготой байгаа. Тэгэхээр ирээдүйдээ ер нь хоримтлал үүсгээд дахиад магадгүй тэр хугацаанд нь одоо эрсдэл тохиол саяны хоёр хэлсэн эрсдэл тохиолдох юм бол одоо ар гэр өөр хүүхдээ одоо тэр болцсохгүй эрсдлээс хамгаална. Одоо хамгаалчихж байгаа байхгүй санхүүгийн эрсдэл үүснэ шүү дээ. Санхүүгийн эрсдлээс хамгаалах боломж үлдэж байгаа гэсэн үг тийм ээ. Яг энэ цаг мөчид сонсогч та бүхэндээ амьдралын даатгал радиод сурвал нэвтрүүлгийн ээлжиднийгийн шинэ дугаар хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалын талаар сонсогч та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа. За надтай хамтдаа National Life даатгалын газрын даатгалын ахлах мэргэжилтэн Эрдэнэчимэг гэгч маань байна. Бид бүхэн бас нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт Тэнүүн амьдрал даатгалынхаа тухай онцлогынхын талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл хоёулаа бүртгэлийн хувьд ярих уу? Гэрээнд хамрагдах, яаж хамрагдах уу? Яаж энэ даатгалыг бас илүү дэлгэрэнгүйгээр сонирхох боломжтой вэ? За, ер нь бол гэрээнд одоо энэ яг Тэнүүн амьдрал даатгалын гэрээнд хамрагдахад бол даатгуулахад бол одоо айгүй тийм нээлттэй уян хатан байдаг. Бусад одоо манай даатгалын одоо үйлчлэгийг сонсч ирсэн хүмүүс бол мэдж байгаа. Нилээн одоо тийм одоо тэр хүний амь насыг дааж авах гэж байгаа шүү дээ бид нар ч. Тэр утгаараа одоо тэр хүнээр хүсэлтийн хууц бүглүүлэн тэрэн дээр нэрслийн дүгнэлт хийн, хүн бүхний эрүүл мэндийн одоо байдал хийж байгаа ажил хөдөлмөр нь өөр тийм ээ. Зарим нэрсэлтэй ажил хийж яадаг ч юм уу тийм ээ. Тэр бүхэн дээр дүгнэлт хийж манайх дааж авах тийм шийдвэрээ гаргадаг байхгүй юу? Тэгвэл Тэнүүн амьдрал даатгалын хувьд бол хинч одоо 18 нас хүрсэн л бол очиод даатгуулах боломжтой. Эсвэл 18 нас хүрсэн хүүхдээ очиод эцэг ихэн ч юм уу ханийжлэн ч юм уу одоо ингээл очиод даатгуулах боломжтой. Тэрэнд бол одоо нэлээд одоо уян хатан одоо юу гэдэг хялбарханч гэдэг юм та иргэний үнэмлэх тэгээд иргэний үнэмлэхэн дээр байгаа одоо тэр аль биесний юу байх хэвээр хаяг те дахиад нөгөө шаардлагатай тохиолдолд эргэж холбогдох хүний утас нэр одоо тэр хүний итгэмжлэгдсэн хүн гэсэн үг те дахиад нөгөө энэ манай
тэнүү амьдрал даатгалын мань хуримтлал энд чинь мөн хуримтлагдах гэдэг шүү дээ. Тэгтэл магадгүй одоо хуримтлагдсан мөнгийг хэн авах вэ гэсэн өв залгамжлалын асуудал бас гарч ирдэг юм. Тэгэхээр өв залгамжлагч маань хэн байх вэ гэдгийг анхнаасаа гэрээ заагаад өгч болно. Тэгэхээр өв залгамжлагчийн хувьд бол одоо үр хүүхэд нь байж болно, аав ээж нь байж болно, бүр тэр итэл дотны найз нөхд нь байж болно. Тэр хүний овог нэр регистрийн дугаар бас хаяг утасны дугаар байх ёстой. Тэрийг гэрээндээ заагаад өгчин. Тэгээд хүмүүс айгүйх асуудаг л да. Өв залгамжлагч нь заавал надад хамаатай хүн байх ёстой юу? Тэгээд заавал миний үр хүүхэд байх ёстой юу? Аав ээж байх ёстой юу? Тэнд бол тэр хүний итгэмжлэгдсэн одоо тэр үүссэн хуримтлалаа одоо өвлүүлэхийг зөвшөөрсөн л хүн байх ёстой. Дахиад дээрэс нь заавал нэг хүн байх ёстой юу гэж бас асуугаад байдаг байхгүй юу? Хит хүн байж болно. Гэхдээ заавал гэрийн дээр хувийн зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл одоо би 2 хүүхэдтэй өвлүүлье гэх юм бол би 50-50% ч гэдэг юм 70-30% ч гэдэг юм ингээ хувийн зааж өгөөд одоо миний ямар хамааралтай хүн юм гэдгээ ингээ зааж өгөөд гэрээнд тусгаж өгдөг. Тэгэхээр зах зээл өндөр хөгжсөн орнуудад бол ер нь өв залгамжлалын асуудлыг бол маш эрт ингээ шийдсэн байдаг. Одоо нөгөө натруудаар батлуулаад өөрөө одоо ингээд амьд сэрүүн эрүүл саруул ухаантай байхдаа одоо ингээд гэрээг ээждэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол айгуу тийм амар одоо тэгтэл манад яг хэвдээ нөгөө муур ч гэдэг юм уу те амны бэлэг гээл тий амны бэлэг ч гэдэг юм уу одоо тэгээд төлөвшөөгүй ч юм уу одоо зах зээлээс өмнө нөгөө социализмын үед одоо энэ хэрэгцээ байгаагүй ч юм уу тэр үед чинь манайхан одоо хүмүүс маань одоо нэг айхтар өмчтөө хөрөнгөтэй байгаагүй нийтийн өмч гээл ингээл бүх нийтийн өмч гээл ингээл яадаг байсан шүү дээ. Тэгтэл өнөөдөр бүгдөө өмчтөө болсон, хувийн өмчтөө болсон. Тэгтэл хувийн өмчтөө болцсон байна гэдэг маань тэнд өмчийн харилцааны асуудал заавал зайшгүй бий болж байдаг. Тэр өмчийг хэн өвлөх юм? Мэдээж хүн одоо мөнх биш. Тэр өмчийн эзэн хизээ нэгэн цагт одоо мөнхсийг үзүүлнэ. Тэгэхэд одоо тэр өмчийг хідэн хуваар авах юм гэдгийг ингээд ер нь бол баг заагаад натраадаар батлуулаад үр хүүхдэд танилцсан байвал зүгээр юм шиг надад санагддгийг. Тэгэхээр яг энэ маань одоо ингээд удаан хугацааны хувьд юунд явцад бол төлөвшгөл байх л да. Зах зээлийн нийгэм өндөр хөгжилтэй орнуудад бол энэ нөгөө хэрэгцээ нийгмийн хэрэгцээ гэдгээ дагаа яаж байхгүй тийм байх ёстой одоо энийг бол нийгмээр ингээ хүлээн зөвшөөрсөн ийм байдаг. Тэгэл одоо кинон дээр ч гэсэн ингээл гардаг шүү дээ. Таны аав ах нас орсон чинь нөгөө Европын оронд чинь нөгөө цөөхөн хүүхдтэй байдаг тий зарим нь одоо бүр хүүхдгүй ч хүмүүс байдаг. Ямар санда нохоондоо хүртэл өвлүүлэл ингээ явж байгаа ч тий. Тэгэхээр аав ах чинь нас орсон чинь танд $40,000 ингээ өвлүүлсэн байна гэд би нэг кино үзчихсэн байхгүй. Тэгэхээр яг л ийм л асуудал. Тэгэхээр тэр зарчмаар дэлхийн стандартын дагуу мөрдөгдөж явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хүссэн хүсээгүй манай одоо социалист нийгмээс одоо зах зээлийн нийгэм рүү шилжсэн юм чи энэ бол хүссэн хүсээгүй гарч ирнэ. Одоо тийм юмгүйгээсээ болоод одоо тэгэл эцэг их нас орсноос болоод одоо орон байрны маргаан ах дүү хамаатай салан дотор хонь чонуулах ч гэдэг юм уу тийм ээ. Яг тухайн одоо уу гашуу тохиолдоод одоо эцэг их нас орсон үедээ одоо тэр даатгалын нөхөн төлбөрийг авч чадахгүй асуудал бас бий болж байгаа байхгүй юу? Тий. Одоо ойлгомжтой байна тий. Тодорхой заагд өгнөглөл өв нээгдэх гэж хугацаа байдаг байхгүй 1 жил иргэний хууль дээр. Тэр хугацааг хүлээх шаардлагатай болдог. Жишээлбэл одоо эцэг их нь одоо хадгаламжтай бай банкнд. Тэгтэл одоо тэр өв залгамжлагчаар заагаагүй гэсэн бол тэр хадгаламжийг авах эрх нь 1 жил одоо хойшлогдох гэх мэтчлэн асуудал бий болдог юм байна лээ. Тийм байна тий. Тэнүү амьдрал тэтгэврийн даатгалын талаар ярилцж байгаа учраас би дахиад дараагийн асуулт нь юу вэ гэхээр яг өмнөх асуулттайгаа үргэлжлүүлээд үнэлэмжийн талаар асуумаар байна л да. Даатгалын одоо хураамжийн талаар тухайн хүн маань яг яаж хураамжаа төлөх үү? Жишээлбэл ажил хийж байгаа хүний хувьд бол яг ажил хийж байгаа цалингийнх нь тодорхой хувийг байгууллагаас нь тодорхой хувийг өөрөө гээд ингээд цаанаас автоматар явцдаг штэ тий. Тэгэхээр тэнүү амьдрал даатгалын хувьд хураамжийн хувьд яах вэ? За яг айгүй гоё асуулт асуулаа. За тэгэхээр энэ бол зөвхөн хувь хүнд зориулсан даатгал биш. Ажил олгогчийн хувьд одоо манайхан ч ингээл ажилтнаа нэмэлт орлого өгч гинсэн, шагнал цалин өгч гинсэн гэсэн зорилт байж байгаа шүү дээ. Тэгтэл одоо юу гэдгийг тэр ажил олгогчийн одоо ажилтнаа өгöd байгаа тэр нөгөө шагнал цалин урамшуулна яг тэр ажил олгогчийн одоо хүсэж байгаа одоо тэр хүсэлт одоо нийцдэггүй одоо юу гэдгийг 100,000 төгрөг өгөхөөр 100,000 төгрөгийг одоо нэг ойр зургийн одоо ирээдүйдээ зориулаад ингээд хоримтлал үүсэхгүйгээр одоо хэрэгжилдэг байхгүй юу. Тэгтэл манай энэ тэнүү амьдрал даатгалыг гарснаас хойш одоо байгууллагууд аюул их хандж байгаа.
Энд яадаг гэвэл байгууллагууд маань одоо чадварлаг ажилтнаа тогтвор сууршилтаа ажиллуулах, урт хугацаанд ажиллуулах. Одоо мэдээж бүх одоо бизнесийн салбарт бол өрсөлдөгч байгууллага гэж яддаг шүү дээ. Өрсөлдөгч байгууллагууд маань одоо ажил сургууль төгсөөд одоо ингээ гараад ирсэн хүүхдийг 3 жил манай байгууллага ажилуулчлаа. Нөгөө хүүхд маань одоо айгүй гоё туршлагажаад одоо ажиллаа мэдээ чадварлаг болоод ингэнгүүт нь 100,000 төгрөгийн цалин илүү өгье гэд 500,000 төгрөгийн цалин илүү өгье гэд одоо авчих жишээ тийм авчдаг тийм. Тэгтэл тэр хүнд одоо тухайн байгууллага маш их хөрөнгө зарцуулж 3 жилийн хугацаанд цалин өгсөн байдаг. 3 жилийн хугацаанд одоо ихтэй сургууль болол зөвхөн мэдлэг болоод тэгтэл туршлага суулгана гэдэг бол асар том хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгвэл тэр чадварлаг ажилтнаа хэн нэгэнд алдахгүй. Өөр одоо өрсөлдөгч байгууллагатай алдахгүй. Тэр чинь айгүй том капитал байхгүй тийм. Байх энэ нөхцөлийг манай одоо энэ Тино амьдрал даатгал одоо яг бүрдүүлээд байгаа байхгүй юу. Тэгтэл одоо дахиад одоо гинти ослын даатгалд ингээд даатгууллаа гэдэг одоо нэмэлт зардал гаргахгүй. Тийм аа одоо нөгөө Тино амьдрал даатгал даатгуулснаар өөрөө одоо нөгөө гинти ослын даатгал маань бас ороод ирж байна шүү дээ. Гисэн ийм одоо ажил олгогч нар маань одоо бас энэ даатгалыг сонирхосоо урт хугацаанд ажиллах хэвээр одоо хөрөнгө оруулалт магадгүй одоо ажил олгогч нар ч ингээл сайн ажилтнаа орон сууцных нь урьдчилгааг өгч хэмсэн ч гэдэг юм уу те ийм хүсэл байдаг штэ. Гэтэл нөгөө нэг гинт одоо байгууллага 20-30 сая төгрөгийг тэр ажилтнанд ингээ гаргаад өгөх бас хэцүү. Тэгэхээр одоо юу гэдгийг шалгуур босго бий болгоод за та манай компани 5 жил ажиллах юм бол танд манай компаниас одоо таны орон сууц байр авах одоо урьдчилгаа 20 сая төгрөг өгнөөч гэдэг юм. Тэгэхээр тэр хугацаанд ингээд тэр хүнийх ажилтныхаа нэр дээр манай даатгуулаад ингээд баг-багаар хэмжээгээр ингээд хоримтлол үүсгэж яваад байна. Тэгэхээр нөгөө нэг бөөн 20 сая төгрөг гаргаад өгөхөд бол тухайн байгууллагаас санхүүгийн хувьд бол айгүй ачаалттай болно шүү дээ, тий. Гэтэл ингээд урт хугацаанд баг-багаар ингээд хоримтлол хийгээд тий ажилтнаа аваад үлдчихээн, ажилтнаа хөрөнгө оруулалт хийжээн, өөрсдөө айгүй тийм санхүүгийн ачаалгүйгээр ингээд айгүй гой боломжуудыг манай энэ даатгал бол нээж идэг. Түрүүн бас нөгөө нэг яаж одоо энэ даатгалын талаар мэдээллийг авах вэ гэдгсэн тий. Энэ нөгөө манай www.cig.nlic.cig.mn гэсэн одоо вебсайт байгаа. Энэ сайт руу ороод та өөрийнхөө насыг тийм ээ ер нь хэдэн төгрөгийн тэтгэврийг одоо авах гээд байгаа зориод байгаа. Тэр дүнгээ оруулаад тэгвэл би ер нь хэдэн төгрөгийг сард хийгээд авах юм. За би нэг 10 жил одоо ингээд хэдэн төгрөг хийх юм бол хэдэн төгрөгийн тэтгэвэр авах юм ч гэдэг юм. Ингээд калькулятор тооцоол хийх боломж нь байж байгаа. Дахиад одоо мэдээж энэ хугацаанд бид дээр одоо бүх мэдээллийг өгөхөд бол даатгал маань өөр айгу нарийн одоо цаг хүрэлцэхгүй тэгээд Монголд одоо юу гэдэг манай оронд бол одоо өмнө нь ийм даатгалын тогтолцоо байгаагүй одоо амьдралын даатгал бол 12 дахь жилдээ л үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол одоо хүн одоо дахин одоо тэр лөө ороод уншаад ингээд яах юм бол илүү ихтгэл үнэмшилтэй тийм ээ өөрт нь бол илүү амар байх гэж бодож байна. Тэгээд манад бид нар одоо ингээд энд чинь мөнгөний асуудал яриад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр танаа байгууллагад урт хугацаанд одоо 10 жил 20 жил ингээд байх юм уу? Тогтвортой байх юм уу гэдэг асуудал бас гардаг байхгүй юу? Тий. Одоо 20 настай залуу 60 хүртлээр даатгуулаад явъя гэж бодоход энэ хугацаанд яг доктор суршилтаа яг байж чадах уу гэдэг айдас цаана гэсэн үг шүү дээ тий. Тэр учраас нөгөө бага жилээр даатгуулах ч юм уу, урт жилээр даатгуулахаасаа багасгаад айдастай учраас багаар сунгаад явъя гэсэн хүмүүс байдаг бахал та. Тий. Яг нь ер нь бол хүмүүс маань голцоо одоо тэтгэврийн даатгал гэхээр голцсон манай дээр нөгөө тэтгэврт гарах нь ойртсон хүмүүс аяг хэрдэг байхгүй тий. За би өнөөдөр одоо 50-тай одоо 5 жилийн дараа тэтгэврт гарах гээд байна. Тэгтэл надад одоо тэр хүмүүс чи бүр ингээд нийгмийн даатгал дээр очиод ингээд өөрийнхөө авах тэтгэврээ ингээд багцааг нь гаргацсан байдгийг. Тэгээд би нэг тэд орчим тэтгэвэр авах юм шиг байгаа. Тэгэхээр одоо миний эрүүл мэндийн байдал одоо нас агцсан учраас одоо ингээд би ядчил даралтны юм авч явах шаардлагатай болж байна. Тэгэхээр одоо танаа энэ даатгал чи ямар учиртай юм? Одоо би ингээд 55 настайгаас шууд танахаас тэтгэвэр авч болох уу ч гэдэг юм ингээд асуудаг л да. Гэтэл яг үнэн одоо хүний нас ахих тусам тэр хүний одоо эрүүл мэндийн байдал хүсээгүй одоо байгалийнхаа хуулиар доройтно тий. Тэгвэл тэр хүмүүс даралтны юм авч явдаг ч юм уу ямар нэгэн одоо нэмэлт одоо хүнсний нэмэлт хижээл авдаг ч юм уу тийм ээ эрүүл мэндийн сайн байхын тулд. За тэгвэл тэр зорилгод юу хэрэгтэй вэ? Ердөөсөө л мөнгө хэрэгтэй шүү дээ. Тий. Учир нь өөрөө ямар ч орлогогүй болсон байгаа шүү дээ. Тий. Яг үнэ санхүүгийн хувьд бол одоо үр хүүхдтэй дарамт учруулахгүй бүх хүн ээжүүд ер нь голцоо ээжүүд бол
За бас айхтар аауд байд юм орж ирээд за би яг одоо ийм амьдралтай ингээд одоо үр хөвгтөд дарамтгүй одоо ингээд амьдрмаар байна. Санхүүгийн хувьд бас одоо хин нэгнээс царай алдаад ингээд хараат биш баймаар байна. Танад одоо ямар боломж байна гэдээ ингээд ороод ирдэг л дээ. Тэгэхээр магадгүй одоо 50 настай хүн өнөөдөр та 5 жил манай дээр хоримтлал хийгээд нийгмийн даатгалын тэтгэврээс гадна тэтгэвртэй болох боломжтой байна. Тий. А гэтэл тэнүү амьдрал даатгалын бас нэг гоё юм нь ердөөс өнөөдөр 70 настай хүн байсан ч манай даатгалж болно. Тэгээ манай бусад даатгалч насны хязгаартай байдаг шүү дээ. Одоо даатгуулж болохгүй яг бүр нарийн заалтуудтай зарим нь дотроо шатлалтай байдаг шүү дээ тий. Тэгвэл тэнүү амьдралын хувьд бол илүү маш олон бас даваа талтай. Уян хатан гэдэг байгаа нь тий. Түрүүн тэгээд бас хоёулаа ингээ ярьж байгаад яачлаа. Хураамжийн хувьд бол бас айгүй уян хатан. Энэ маань одоо нөгөө хүн бүхэн одоо юу гэдгийг орлого одоо удирдлын чанартай ажил хийдэг хүмүүс маань одоо зарим одоо яг ажлынхаа үед одоо ахиух мөнгөтэй байдаг ч юм уу тийм ээ. Гэтэл ажил нь зогссон үед одоо орлого нь багасчдаг ч юм уу. Энэ үедээ одоо юу гэдгийг уян хатан нөхцөлтөөр төлж болно. Зарим сар төлөхгүй ч байж болно. Зөв. Тий. Тэгээд төлөхгүй байснаар тэр хүний гэрээ бол дуусгараад цуцлагдана гэсэн юм бол байхгүй. Манай бусад даатгалч юм бол цуцлагдчихдаг шүү дээ. Та хугацаанд хураамжаа төлөхгүй бол цуцлагдчихдаг. 15 хоног сар одоо хүлээгээд гэрээ маань цуцлагддаг байхгүй юу? Тэгтэл тэнүү амьдралын үед бол тийм биш. Таны нөгөө хоёр эрсдлийн хамгаалалт байж лээ. Нөгөө гэрээний хугацаа 5 жил дусаагүй бол та төлж болно, төлөхгүй байж болно. Ер нь бол төлжлээвэл таны ирээдүйд авах тэтгэвэр чи өндөр байна. Тэтгэвэр гэж одоо юу гэдэг нэмэлт орлого чинь гэсэн. Тэгэхээр тэтгэвэр гэхээр заавал нөгөө нийгмийн даатгалын тэтгэвртэй өндөр насны тэтгэвртэй холиод идэг л да. За жишээлбэл 35 настай хүн бай гэж одоо тий 35 настай хүн гэдэг маань одоо эд одоо маш гоё одоо ирч хүчтэй одоо оюуны хувь одоо байр суурь тий мэдлэг боловсролын хувьд одоо өндөр гэр бүлийн доктортой тий ингээд айгүй гоё одоо орлого өндөртэй байх үе шүү дээ эд үе гэсэн. Тэгвэл энэ үедээ та заавал 5 жил гэж битгий хий гэрээг 15 жилээр хийчих. 50 настай тэр хүний одоо асуудал нь жинхэнэ гарч ирж шít. Үр хүүхэд нь том болно. Тийм ээ? Одоо өнөөдөр 5 настай байсан хүүхэд чинь 15 жилийн дараа 20 настай болно. Магадгүй ээжээ би ихнэр авмаар байна. Эсвэл би тустай амьдрмаар байна. Надад байр авчих гэх юм уу тий? Эсвэл би гоё машин авч унмаар байж гэдэг юм. Тэгэхээр ер нь бол гэрээг урт хугацаанд хийсэн зүгээр. Хүмүүс яг нэг өөрөө чи хэлдгэр ингээд жоохон хаширлаад энд байгуулах чинь одоо итгэлтэй ч юм уу ч юм. За ямар ч гэсэн 5 жилээр нь хийчихгээд ингээд гэдэг байхгүй юу тий. Тэгэхээр манад итгээд үзэл гэх юм дээ шүү дээ. Тий, ер нь бол банк санхүүгийн одоо байгууллага, банк санхүүгийн байгууллага гэдэг нь бүх одоо Монголд үйл ажиллагаа банкнууд, одоо хадгалан зээлийн хоршоонууд, тий, одоо юу гэдгийг даатгалын компаниуд маань банк санхүүгийн байгууллага гэж явж байгаа. Тэгвэл банк санхүүгийн байгууллагын төрийн хяналтыг бол санхүүгийн зохицуулах хороо одоо тавьж идэв штэ. Одоо үнэхээр энд байгууллага хууль эрх зүйн хувьд хүрээнд үйл ажиллагаагаа явуулж гэнэ үү? Одоо даатгуулагчийн эрх ашгийг одоо хохирооч одоо тийм одоо үйлдэл хийж гэнэ үү? Одоо банкны хувьд одоо энэ мөнгө төгрөгийг одоо яг журам дүрмийн дагуу зарцуулж гэнэ үү? Өөр юмд одоо зарцуулчих гэнэ үү гэдгийг ингээ хяналт тавьж яадаг байгууллагчийн санхүүгийн зохицуулах хороо штэ. Тэгэхээр хүмүүс тэгдэлдээ санхүүгийн зохицуулах хороолоо танай байгууллагууд урт хугацаанд ингээд би танд ингээд одоо итгээ даатгуулах гээд байна. Найдвартай байдлыг чинь одоо би бас хаанаас яах вэ? Сургуулах уу? Яаж мэдэх үү гэдэг. Санхүүгийн зохицуулах хорооны сайт руу ороод үзэж болно. Манай уйлрал одоо удирдлын баланс бол тэн дээр байж идэг. Одоо санхүүгийн зохицуулахаараа улирал бүхэн манайхыг санхүүгийн тайлангаа өгөө гэдэг байхгүй юу? Журмаараа. Журам байгаа шүү дээ тэнд. Журмын дагуу үйл ажиллагаа явуулна. За тэгээс банк санхүүгийн зохицуулахаараа даатгалын газар гэж байгаа. Даатгалын газар руу одоо юу гэдгийг уцтаад мэдээлэл авах боломжтой. За энэ байгууллагын үйл ажиллагаа ямар байна гэдэг. Тэгэхээр журам бол нэлийн хатуу журам байдгийн. Таны одоо миний одоо ингээд тэтгэврийн ирээдүйдээ тэтгэврт зориулаад би ингээд мөнгө хийж байгаа мөнгийг өөр юмд одоо тэр санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлгөөр өөр юмд одоо ингээд зарцуулах эрх байхгүй бид нар. А хэрвээ тэх юм бол манай үйл ажиллагааг зогсоогоод даатгуулагчдын одоо тэр хохирдыг барагдуулна гэсэн ч юм уу. Ийм одоо журмын дагуу журам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
За баярлалаа. Нэвтрүүлгийн маань хугацаа дуусах маш ойрцсон байна. Дахиад асуух харамсалтай маш их байна. Гэхдээ нэвтрүүлгийн төгсгөлд асуух зүйл юу вэ гэхээр нөхөн олгоор энэ талаар ярихгүй өнгөрч болохгүй болов уу гэж бодож байна л тий. Тэгэхээр нөхөн олгоорыг буцааж бас тэр хүн маань мэдээж даатгуулж байгаа хүн маань янз бүрээр даатгуулж болно. Хугацаа нь өөр гэсэн. Тэгвэл нөхөн олгоороо авах хугацаа ч гэсэндээ бас өөр эсвэл нэг л ижил байгаа юу? Түрүү хэлсэн нөө гэрээний хугацаа тусгаар та сонголтоо байна гэсэн шүү дээ. Магадгүй тэр хүн одоо яг 5 жилийн дараа 10 жилийн дараа тэр мөнгөө би бөөн авъя гэж болно. Тийм ээ? Бөөн авъя гэж болно. Тэгвэл одоо яг таны өөрийн чинь төлсөн мөнгөн дээр манахаас одоо Монгол банкны бодлогын хүүгээр хэдэн 10 жил одоо хэдэн төгрөгийн хүү тооцъё. Тэр мөнгийг ингээд бөөн авчвал. Тэгвэл тэгээд гэрээ маань дуусгар болчихно. Гэтэл магадгүй тэр 10 жил хоримтлуулсан мөнгөө би одоо 20 жилийн хугацаанд би ингээд багаар авъя. Тэ? Тэгхийн бол тэнд нөгөө нэг үлдэгдэл мөнгө одоо би жишээлбэл 300 мянгыг авчвал цаана одоо хэд ч гэдгийг мөнгө үлдэж байгаа шүү дээ. Тэгвэл тэр мөнгөн дээр нь бас хүү тооцогдоод л явж байна. Тэгэж авах юм бол одоо нөгөө бөөн авснаасаа бүр өсөж очдөг баг. Тийм байна. Мөнгө маань тийм. Гуравт нь насан туршдаа авчвал. За тэгээд түрүүний тэр хугацаа зааж авна гэд хэлсэн шүү дээ. Тэн дээр нэг онцлог байдгийн. Магадгүй одоо 20 жилийн хугацаанд би энэ мөнгөө ингээд хуваагаад сар авъя гэжсэн юм 10 жил 15 жил аваад нас орчиж болно шүү дээ. Тэгхийн бол тэр хүний одоо нэр дээр байгаа нь үлдэгдэл хоримжлол өвлөгддөг баг. Одоо нөгөө тэтгэр авч агаад нас орсон ч гэсэн үлдэгдэл хоримжлол нь өвлөгдөн. Нөгөө нэг гэрийн цаагаад өгсөн өв залгамжлагч нь очдөг. Аюу шудраг байгаа аахгүй юу? Тэгэхээр хэм ч одоо ямар ч эцэг их ямар ч хүний одоо хүсэл мөрөөдөл бол үр хүүхдээ өвөлдөө хэмсэн, өв хүүхдээ хөрөнгө өвдөө хэмсэн. Ер нь мөнгө илүү гардаг тийм баян хүн байдгүй гэсэн шүү дээ. За насан туршдаа дээр бол ямар нэгэн тийм өвлөгдөх юм байхгүй. Тэр хүн 100 насалсан ч л манай компаниас өгнө. Таны мөнгө чинь дууссан гэхгүй нэ шүү дээ. Тэр 100 насалсан ч л өгөөл явж гэн. Тэгэл ердөөсөө тэр хүн маань нас барахтал одоо гэрээ маань дуусгар болоод тэнд өвлөгдөх ямар нэг юм байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр сонголтоо та өөрөө хийх нь байна. Авах тэтгэврээ та өөрөө сонгох нь байна. Төлөх хураамжаа өөрөө сонгох нь байна, тийм ээ. Хураамжийг бол заавал та тогтмол төлөө гэсэн одоо шаардлага бид нар тавихгүй. Гэрээ маань маш уян хатан ийм гоё тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн байгаа. Тийм. За баярлалаа. Маш хэрэгтэй үйлчилгээг бидэнд санал болгож байгаа. Бас манай сонсогчдод маш хэрэгтэй мэдээлэлээр сэнэглэж өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд яг ер нь бол мэдээж одоо 50-та 60-та хүмүүс маань одоо тэр бүр интернет рүү ороод сайт руу ороод ингээд яаж чадахгүй гэж магадгүй л дээ тий мундаг бас ашигладаг хүмүүс байна тийм ээ зүгээр хамгийн одоо элементарны одоо юу чин гар утас байна тийм ээ хэрэглээ маань одоо 70 11 33 66 гэдэг манай офис утас байгаа манай энэ дээр бол борлуулагч одоо борлуулалтын ажилтнууд даатгал менежерүүд маань сууж идэг энэ утсаар одоо мэдээлэл авч болно тий 70 11 33 66 мөн байршлыг бас давхар танилцуулсан дээр л гэж бодож байна. Байршлын хувьд ер нь хаанаас ч ирсэн боломжийн төвд байршилтай байгаа шүү дээ тийм ээ. Юу байгаа? Макс Молл баруун дөрвөн замд шүү дээ. Тэгээ Макс Молл яг ертөнцийн зүгээр ардталт нь Колорадо бизнес центр гэдэг ийм 3 давхар шилэн ийм буцаадтай ийм оранж саарлангийг ингээ хослуулад будцсан тийм одоо офис байгаа. За энэ офисын нэг давхарт манай байгууллага одоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ офис манай өөрөө манай хувийн одоо манай компани одоо юу байгаа. Тэгээд бас хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс маань бас сонирхчиж магадгүй л дээ. Магадгүй та өөрөө ирэх боломжгүй бол одоо итгэмжлсэн төлөөлөгчөө явуулаад таны иргэний үнэмлэхний одоо регистрийн дугаар, овог нэр тэ түрүүний хэлсэн одоо мэдээлүүд байх юм бол та гэрээгээ хийгээд одоо юугаар интернетээр одоо танд мэйлээр явуулаад таагаар үзэх зураг баталгаажуулаад ингээд гэрээ хийх боломжтой. Тэгээд ажил олгож хийж байгаа хүмүүс ч юм уу одоо банкнд хадгаламжтай хүмүүс, тогтмол орлоготой хүмүүс бол банкнд ч холболт хийлгэждэг юм. Өөрийнхөө данстай. Тэгхийн бодвол мартан санана гэхгүй амар л байдаг л да тий. За миний сар бүрийн ордог одоо 15-ны цалингаас National Life даатгалын одоо тэр данс руу манайх одоо бүх банкн дээр данстай байгаа. Тэр данс руу одоо 100 мянган шилжүүлээд байгаа, тэдийг шилжүүлээд байгаа. Ер нь манай альч даатгалын үйлчлэгийг бол тэгж холболт хийлгэж болно. Тэр айгүй амар. Тийм. Яг нэг удаа цаг гаргаад яваад тий. Тэгч хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм тий. Тэгэхгүй бол хүн чинь үргэлж тэгэл хураамжтай л юу бас мартан санана тий. Тийм боломж байгаа. За баярлалаа. Хоёлаа яг энэ сэдвээр зөвхөн даатгал гэсэн сэдвээр ярихад л
маш олон зүйлийг ярих хэрэгтэй байгаад идэг дан чарамслын хоёулынгийн нэвтрүүлгийн цаг зэнд хүрээд өндөрлөж байна. National Live даатгалын газартай хамтран сонсогчдод хүргэдэг амьдралын даатгал радио цуврал нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаарт тэнүү амьдрал тэтгэврийн даатгалын талаар сонсогч та бүхэндээ мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийг надтай хамтдаа National Live даатгалын газрын даатгалын ахлах мэргэжилтэн Эрдэнэчимгэгч маань хөтлөн явууллаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Энэ одоо мэдээлэл өгөх боломж одоо олгож байгаа танаа одоо энэ FM 104 одоо бас ажлын өндөр амжилт хүсье. Маш одоо гоё нийгминд одоо хэрэгтэй юм үйл ажиллагаа явуулж байна тий гэж би өөрөө хувийн зүгээс үзэж байна. Бид ч гэсэн бас танахтай хамтран ажиллаж бас сонсогчдод хэрэгцээтэй мэдээллийг бас хүргэж цаг алдалгүй хүргэж байгаадаа маш их баяртай байдаг шүү. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ сонсогч та бүхэндээ эргээд уулзтлаа түр баяртай. Амьдралын даатгал радио цуврал нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал. Санхүүгийн бэрхшээлээс үүдэн чанартай эмчилгээ үйлчилгээ авч чадаж байна уу? Их хэмжээний эмчилгээний зардал шаардсан өвчнөөр өвдвөл санхүүгийн хувьд бэлэн үү? Хайртай дотны хүмүүсээ савгаагийн хүндрэлээс хамгаалмаар байна уу? Эдгээр асуудлыг шийдэх боломжтой хорт хавдрын даатгалыг санал болгож байна. Та болон таны гэр бүлийн гишүүн хорт хавдраар өвдвөл эмнэлэг эмчилгээний зардал амжиргаанд зориулж нөхөн төлбөр олгосноор таны гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хадгална. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар ямар үр ашигтай вэ? Санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, онцлогдсон даруйда цаг хугацаа алдахгүйгээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авна. Та сард дунджаар 6,000 төгрөг төлөөд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгална. Хэрэв та гэр бүлээрээ даатгалбал 19 хүртэл насны хүүхэд, шинээр мэдлэх хүүхэдтэй нь үнэгүй даатгална. National Life даатгал. Бид хорт хавдрын даатгалын үйлчилгээгээр бүх гэр бүлүүдтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэн элэг бүтэн амьдрах боломжийг бий болгож байна. Хайртай хүмүүс хамтран ажиллах ста сэтгэл тайван амьдралыг бэлэглээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011 33 66 дугаараас лавлаарай. Хаяг баруун дөрвөн зам Макс Молл худалдааны төвийн хойд талд Колорадо бизнес төвийн 105 тоод. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. National Life үндэсний амьдралын даатгал.